энэ 6-гийн дээр нэг 3 дээр нь гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь ял оногдуулж алавдлагын арга хэмжээ хэрэглэгчээд ял алавдлагын арга хэмжээг бусад хүнд халдаа хэрэглэж болохгүй гэдэг юм л да. Тэгээ энэ дээр бол нөгөө ингээд үзэхээр бол хуулийн этгээдэд ял оногдуулахаар болсон хуулийн төслийн 8.2-т бол торгох, эрх хасах, бүр татан буулгах ял оногдуулна гэж заасан байгаа. Тэгээ эн чинь одоо тухайлбал нэг компаниг дээр хариуцлага тооцож байгаа. Компани чинь хуулийн этгээд шүү дээ. Дээрэс нь бол компанийн захирлыг ял оногдуулчих. Тэгэхээр компани захиралд нь ч ял оногдуулдаг, компанид нь ч ял оногдуулдаг ийм давхар юм харагдаад байна л да. Тэгэхээр компани захирал одоо ял идээд явчихлаа гэхэд компани татан буулгах. Торгох нь одоо юу гэлээ татан буулганд 3 заалт байгаа юм да. Тэгэхээр компани татан буулгацснаар тэнд одоо хичнээн мянган хүнтэй ажилчид нь одоо ажилгүй болчих тийм хандлага байгаа. За энийг ингээд тэгвэл ингээд батлагдчихаа гэж бодох юм бол энэ байгаль орчин уул уурхай хөдөлмөр хамгаалал татварын талаар хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн оюутлогоо компани одоо хуулийн ял онолох уу? Оюутлогоо бид ч одоо нөгөө 3.1 хэдэн тэрбум төгрөгийн зөрчлийн төр илрүүлээд байна гэж байгаа. Тэгэхээр чин компанид оюутлогоо компани татан буулах уу? $3 $3.3 тэрбум. Тэгэхээр энэ нөгөө монголчуудаа л хууль нь үйлчилдэг, нөгөө гадаадын компанид үйлчлэхгүй юу гэсэн ийм асуудал гарч ирээд байгаа юм аа. Өөрөөр хэлэх юм бол энэ компанид нь ч хариуцлага хүлээлгдэг, захиралд нь ч хариуцлага хүлээлгдэг. Тэгээ энэ чинь эрүүгээ одоо ингээ хариуцлага хүлээлгээд ингээ явах юм бол энэ чинь маш их байгаль орчин, татвар, тэгээд маш ноцтой эрүүгийн үйлдэл үүссэн одоо энэ том компаниудад бид компанийн татан буулгах. Одоо тухайлбал оюутлогын компани энэ дээр яригдах ёстой татан буулгахт энэ хуулиар орчих гээд байна л да. Ингэж ивэл болж байна. Тэгэхгүй Монгол компаниудаа энэ хуулийг үйлчлээд захирлын шорон давьчид хийдэг. Компани нь өөрөө компани хэрэгтэн болдог. Тэгээ компани хэрэгтэн, захирал хэрэгтэн. Тэг нөгөө одоо эн чинь тэгээд нөгөө Монгол компаниудаа үйлчлэх гэдэг дагамж харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр бол энэ ингэж явах нь зөв үү буруу гэдэг нэгдүгээр асуудал. Давхар одоо хууль энэ заалтыг чинь 3 зөрчилдөд байгаа юм л да. Давхар оногдуулж болохгүй гэдэг энэ чинь заагаад өгсөн. Алавдлагын арга хэмжээнд бусад хүнд халдаа хэрэглэж болохгүй гэдэг мөртлөөс халдаа хэрэглээд байгаа байхгүй. Тэгээд энэ халдаа хэрэглээд ингээ явах юм бол энэ гадна дотны бүх компанид үйлчлэх гэсэн ийм л асуудал байна да.